Монгол Улсын армийн марш төгрийн Эрдэнэбат, Монгол Улсын армийн марш төгрийн Инхтэр, Монгол Улсын ардын армийн шинжилсэн үйл ажиллагаанд оролцож байгаа зохион байгуулсан Монгол Улсын армийн марш, Монгол Улсын армийн марш төгрийн Инхтрийг за Эрдэнэбат маршал Монгол Улсын армийн марш төгрийн Эрдэнэбат, Монгол Улсын армийн марш төгрийн Инхтэр хоёрын хээрийн сургуулийн үйл ажиллагааг бид үзэж байна. За байлдааны бэлэн байдлын үйл ажиллагаа бол бас хай хийж явахд бол гэм байхгүй. Учир нь Монголын үндэсний аюулгүй байдлыг алдагдуулахаас урьдчилан цэгээс үйл ажиллагаа байгаа гэдгээс ойлгох зүйтэй. За ялангуяа энэ Сэлэнгэ аймаг салхит өртөө хонхорт үйл ажиллагаа бас явагдах шаардлагатай гэдэгт анхааруулж байна. Газар дээр Оросын холбооны улсын цэргийн ангийг нуугчиг эзлэн төрөмөлөх үйл ажиллагаа явагдаж байгаа учраас тусгай армийн үйл ажиллагаа явуулах зүйтэй гэж бодож байна.